Өдөр эрт тусам нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн осол ихээр гарах боллоо. Тэр дундаа бага насны хүүхдүүд зам тээврийн осол гэмтэлд өртөх нь ихсэх болсон. Жолоочийн хариуцлагагүй болгоомжгүй үйлдэлээс үүдэж хүүхэд зам тээврийн осолд өртөж улмаар амь насаараа хохирох явдал ихээр гарч байна. Өг өдөрхөн гэхэл согтуу жолоочийн буруутай үйлдэлээс үүдэж бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр гарлаа. 144 зам тээврийн ослын улмаас 157 хүүхэд бэлтэж гэмтсэн байна. 3 хүүхэд амь насаараа хохирсон. Энэ ноцтой тоон баримт гарсаар байна. За энэ үүний гол шалтгаан нь юу вэ гэхээр хүүхдийг зам тээврийн осолд холбогдохгүй байлгахын тулд манай эцэг эгч асран хамгаалагч нар хүүхдийг хараа хяналтгүйгээр хөдөлгөөнд оролцуулмааргүй байна. Нэгдүгээр, хоёрдугаар сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн осол бас их өртөж байгаа. Энэ өртөж байгаа энэ одоо бас нэг асуудал юу гэхээр багш сургууль муужилагч нар тухайн одоо боловсрал нийгмийн асуудал хариуцсан ажилтнууд хүүхдэд замын хөдөлгөөний төрмийн анхан шатны мэдлэгийг эзэмшүүр тэднийг замын зөв зохистой замын хөдөлгөөнд оролцох энэ асуудал дээр анхаарал төдийлөн сайн хандуулахгүй байгааг илэрхийлэл. За манай жолооч нар яг өчигдрийн байдлаар бол одоо 20 дугаар эмийн сангийн урд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр 10 настай хүүхэд зам тээврийн осолд холбогдож амь насаараа хохирлоо. За энэ асуудлыг бид газар дээрээс нь очиж зураг авалт хийхэд тухайн жолооч согтуу байсан. Согтолтын зэрэг нь 170% гарсан байгаа. Сэтгэл өвдөгсөн энэхүү хэрэг согтуу жолоочийн хариуцлагагүй үйлдэлээс үүссэн хэрэгэ. Согтуу жолоочийн ийм сэтгэл өвдөгсөн хэрэг нэг бус удаа дараалан гарч байгааг хэлхэн зөв хэрэг үзье. Сүүлийн үед манай нийслэл Улаанбаатар хотод бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь их болоод байгаа нь жолооч нартай холбоотой. Өчигдрийн зам тээврийн ослоос харахад явган зорчигч үүргээ биелүүлэн явж байсан байхад замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйн дээр нь явган үнийг гарцсан дээр хурдаа сааруулаагүй гэх жолоочийн буруутай үйлдэлийг үйлснээс үүссэн хэрэг юм а. Уг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээ 13-1 зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн байдаг бол 13-3 зааснаар явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогсон хурдаа хасаж явал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хүндлэн гарч ява явган зорчиж байхгүйг бүрэн мэдсэний дараа хөдөлгөөнөө өргөлүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр хайн хоорог жолооч нарын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүйгээс эрдэнэт хүний амь насанд хүрч байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг юм а. Хүн хэлхээснээс цаас чичгээс наашгүй гэдэг шиг эрдэнэт хүний амь насанд хүрч байж л ойлгох мөнхөх толгоонууд бололтой. Өөрийнхөө болон өрөөлийн амь насанд занал хийсэн жолооч нарын хариуцлагыг чангадах хэрэгтэй байна. Яг одоо гартаа жолоо хатгаж яваа боловч үнэн чанартай өөрийн болон бусдын амьдралыг хатгаж яваа гэдгээ санаарай. Замын цагдаагийн газар